За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочноо олзуулахад бэлэн болсон байна. За өнөөдөр студид маань хөгжмийн зохиолч, продюсер Санчир бидний студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн мэнд хүргэе. Та бүхэндээ студид маань ирсэнд их баярлалаа. Ажлын амжилтсан баярлалаа. За өнөөдөр бид бүхэн амьдрал тайртай хэмээх шинэхэн уран бүтээлийн тухай ярилцаж үзэгчдтэй бас нээлт тун удахгүй болох ч байгаа учраас мэдээлэл хүргэе гэж бодоод өөрөختөө нь өрсөн юм. Тэгээд энэ их ажлын хажуугаар бас биднийг зориод ирсэнд их баярлалаа. Баярлалаа. Одоо Яруу арт манай одоо Яруу арт продакшны дэлгэцийн анхны уран бүтээл 4 сарын 10-нд соёлын дүүргэн дээр киноныхын нээлтийг хийх гэж байна. Тэгээд бид нар бас өөрсдийн кино урлагт байдаг бас нэгэн өнгийг дуурахыг хичээж бас нийгэмдээ тустай магадгүй цаанаа их оронч байдлыг үзүүлэх гэсэн нэг юм санаагаар энэ киногоо бүтээчээд одоо ингээ нэхэд бэлдээл гүйцэд явж байна да. За кино бүтсэн төөх гэдэг шиг те. Ер нь яг энэ киноны яг санаа хизэнээс төрөв зохиолно гэдэг юм уу? Яг нь ер нь бол одоо миний үеийн залуучууд одоо тэр үе чинь 90-ад оны үе Монгол өөрөө шилжилтийн нийгэмд ороод за тэгээд тэр үед чинь бүгд ажилгүй болж монголчууд баг ихэнхээрээ бүгдээрээ шахуу архины хамааралтай болж гисэн шагийн арх марк гэдэг юм гарсан. Яг тэр үед хүүхэд байсан. Тэгээд тэр үед тэр нийгмийг харж байсан ээж аав ах эгч нарыг хардаг байсан тийм. Тэгээд эндээс ер нь жоохон эмзэглэл тэр үеийн хүүхдүүдийн амьдрал ер нь жоохон хар бараа хэцүү байдаг байсан. За ингээд энэ бодол сэтгэл дотроо тээж явж байгаад би маск продакшны хамт олонтойгоос хамтарч ажилладаг байхгүй. Хөгжмөө хийгээд бид ч одоо бараг л нэг байгуулах шиг одоо би UBS-тэй байдаг шиг болсон. Тэгээд тэдний нэг номерыг үзчихсэн амьдрал гэдэг нэг номер надад маш их таалагдсан. Тэгээд тэр миний сэтгэл дээрээс буучаа болдгоо. Тэгээд би нэг өдөр маскын 3 ахтар очиод гуугаад за энэ зохиолыг би кино зохиолуулах задлж бичээд кино яа. Яг намайг киноны хөгжим хийсэн туршлагатайгаас биш ер нь кино хийсэн туршлагагүй учраас тэр эргэлзээгүй шууд өгсөн. Тэгээд тийм юм дөө. Чамд бол итгэж байна. Чи их боддог төрлийн учраас чамд итгэж байна гэд хийсэн. Тэгээд энэ кино одоо кино болгож жил гарan явж иж одоо өнөөдөр 4 сарын 10-нд нэг гэл байж энэ. Оолоо сайхан юм байна. Сайхнаас ч илүү. Ямар буянтай хүнийхэн хүүхдэн гээд эмч болоод буйнаа идээд юм бол тоо. Баатраа чи надтай хамт амьдрах уу? Ээж өхөн ажилд орно. Өөрийнхөө амьдралыг бод минь юу? Би чадахгүй. Цааш тийм амьдралаар бодлоо биш. Би явалтаа минь. Явдаг өстэй бүлэмэн. Амьдралд хайртай уран сайхны кино 4-р сарын 10-наас бүх кинотеатрын дэлгэцнэ. Ер нь бол яг киноны трейлерыг харахад бас нэг оролцсон жүжигчид маань бас сонгон шалгаруулчих гэдэг юм уу жүжигчдийн сонголтын дээр бас нэлээд их бас ажилласан юм шиг сонирхолтой жүжигчид харагдчихсан. Тийм ер нь бол яг өөрөө манай кино чи нэлээд хүнд тийм драма кино учраас тэгээд кинон зохиол дээр бас жүжигчнээс нэлээд эрсдэл шаардах. Магадгүй энэ киногоор өөрийнхөө одоо хувь карьер нэг үл одоо мундаг дэшээ явж магадгүй нэг үл бүр эвгүй болж магадгүй ч гэдэг юм уу. Тэгээд дээр нь одоо нэг үйлхэд манай жүжигчин золоочин хас 27 градус одоо бид нар хувцастайгаа зогсоод яадаг үлээ те удаан 5 минут хасах 27 градус тийм тийм тэр кинонд нэг нууц бий тэгээд хөрхий баг нийлэх шах биетэй шах эмхтэй те нүцгэн шалдан хөл нүцгэн цасан дээр мөсөн дээр гүйж нэг шинжэнгөө зураг авч ачиж шинэ ингээд зүйлүүд бол их байна тэгээд
жүжигчдээс маш их эрсдэл шаардж байсан. Тэгээд золоотой ч юм уу одоо чукатагаа ч юм уу цасаатагаа ч юм анханасаа хэлсэн за манай кино бол юм ээ. Тийм хүн болгон таашааж авахалгүй юм кино тэр ингээд та хэд маань бас эрсдэл хийж байгаа шүү. Тэгээ гоё орж ирсэн сэтгэлээсээ ингээд үзээрэй гэсэн. Тэгээд маш гоё сэтгэлээсээ оролцож тоглож дуусгасан. Анханасаа яг нөгөө жүжигчтэй бол харцсан байсан ийм хүмүүсийг тоглуулна да. Зохиолоо бичиж явах таа. Бичиж явах таа тий харцсан байсан. Таны хувьд яг киноны Би ч одоо үүрэг роль дээр тий хөгжмийн зохиолчоор ойлгомжтой ажиллана. За анхны бас кино продюсерлж байгаа кино маань болж байгаа тий. Тэгээ ер нь цаашдаа тэгээ кино продюсерлж байгаа кино болгох бас орондоо гэсэн юм бодолтой. Кино дуусаад титр дээр нь зөвөрөөсөө санчир гэж гараад ирсэн шүү тий. Сүүлийн үед бас нэлээд олон оролцоотой кинонууд бас байсан. Задлаагүй захиа агч нэр хүн тусгаар тогтнолог адил араараас явж лээ. Тэгээ одоо яг өөрсдөө хийсэн кинонууд гэж. Анхны уран бүтээл үү? Яг энэ киноны төрлийн тий. Тий, яг манай продакшны хувьд яг би дааж хийж байгаа анхны уран бүтээл. Миний хувьд кино продюсерж байгаас анхны уран бүтээл. А киноны хөгжмөр бол одоо миний нийт 50 гаруй кино болсон байна. Хөгжмөр бол. Киноны сэдвийн хувьд ч гэсэн ер нь яг тэр 90-ад оны тэрс нэг жоохон хүнд хэцүү байдалтай зүйлийг харуулж байгаа учраас киноны хөгжимч гэдэг юм уу тэр утгаараа бас нэлээдгүй нэг юм сонирхолтой болох болоо гэж бодож байна тий. Ер нь яг одоо бид энэ киногаараа дамжуулаад янз янзын төрлийн байгууллагуудтай бас статистик тоонуудыг хараад тэгээ яг өнөөдөр монголчуудын амьдрал бас дандаа сошиал төр байдаг шиг Instagram, Facebook төр байдаг шиг дандаа гоёор байдгүй. Бидний яг хажууд ийм үйл явдлууд өдөр болгон өдөр шөнө үйл үргэлжлэж байна. Сая кино зураг авах гал зүгээр объект сонгоол айл амтны гэрээр явход энэ байдал яг бодтойгоор оршиж байна. Өнөөдөр Монголын хүн амын 70% нь архины хамааралтай болсон байна. Тоо судалгаагаар яг наривчлсан тоо би одоо цээж амжаагүй. Гэхдээ би дээр харж байхад бас яс хавтааж л байсан. Тэгээ сүүлийн жилүүдэд эмэгтэй хүмүүс маань архины хамаарал маш их болсон байна. Эрүүлжүүлэгдсэн эмэгтэй хүмүүсийн тоо гэхэд 20 эд мянга гэж яригдж байна. Архинаас үүдэн гэмт хэргийн бараг 70-80-90% архитан цэвэр шууд архинаас аваар освол тийм янз янзын хүн амь нэрэг дээр янз янз бүгд архины хамааралтай. Тийм одоо хамгийн том сэдв чи өөрөө архины хамааралтай гэр бүл салтууд маш их байна. Энээс үүдэн яаж энэ хүүхдүүдийн ирэх, хүүхдүүдийн амьдрал өөрөө золиосуулж байна. Яг тэгвэл энэ дээр тэр зүйл миний дуурах гэдэг нь би өөрөө өмчөөрөөс амьдралын төлөөлөл хүн. Тэгэхээр ерөөсөө энд одоо ингээ харахад энд юу нөлөөтэй вэ гэхээр нэлээд том байр суурийг арх өөрөө эзэлдэг юм байна. Хүүхдээ колон гэхэд жишээ нь архичин ээж аваа хамааралтай тэрнээс үүдэн салсан юм архины марганаас бол салсан хүүхдүүд эндээс хүмүүжил доголдол ээж аавын хайр халамж туцнаас болж ингээд тэнд байж ах жишээ нь тэнд бас л 70-80-90% дандаа ийм өндөр тоонууд байж идэг. Тэгэнгүүт магадгүй миний амьдрал өнөөдөр сайхан болцсон байна ч гэдэм үү. Би өөрөө ингээ сайхан амьдарч ингээд энийг өгөөсгээд энийг дуурахгүй байж болохгүй байхгүй. Бид нар худлаа юм шиг худлаа амьдарч болохгүй. Тэгэхээр заавал монголчуудын гоё үгүйш цаас жижигээс хүн хэлхээс нааш гэдэг шиг тийм. Бас нэгэн төрлийн энэ бол их оронч байдал мөн бид нар өнөөдөр би та хоёрын өмнө гэсэн та хоёр миний өмнө гэсэн хариуцлага үлээх хэрэгтэй. Бид нар гэр бүлийн өмнө хариуцлага үлээж явах хэрэгтэй. Нийгмийн төлөө үлээх хэрэгтэй. Тэгэхээр тийм учраас магадгүй их оронгүй буу бариад юм уу эсвэл наадмаар дээлэмсэж явахыг хэлэхгүй. Бид өөрсдөө нийгэмд болохгүй асуудалтай заавал тэмцэж явах, дуурж явах, сайн муугаа хэлүүлээд явж явах хэрэгтэй учраас энэ талаар л дуурсан юм да. Тийм өшөөж дуурах болно. Анхны кино уран бүтээл ер нь бас нэлээд том сэдвэрч гэдэг юм уу бас авч хийж байгаа юм шиг байна. Тэгэхээр хэр байна ер нь анхны. Тийм тэгэл одоо дайралт давшилт янз янзын хүмүүсийн юмнууд бол зөндөө байна. Тэгэл одоо юу гэдэг хүн нэг муухай хэлэл муухай харахаар урууж буцаа шаарддаг тийм гэж байх вэ? Манай киноны хамгийн том агуулмж бол одоо энэ нийгэмдэр байгаа хамгийн гоё сэдв гэр бүлийн яавал гэр бүл гоё бүрэн бүтэн байдгийг ер нь амьдрал гэдэг чинь өөрөө төвчээр байх хэрэгтэй юм байна. Тэгээ нөгөө багуул хавсаргүй амар гоё хэлцүү байгаа шүү дээ. Хүний хайр дурлал хизээ дуусдаг юм бэ гэхээр нэг өөрт орсны маргаашнаас ам зоож эхэлдэг гэдэг. Тэгээ энэс хойш дандаа төвчээр байдаг тийм. Манай кинон дээр ерөнхий ингээ харагдсан өнгөн талаасаа тийм хар бараан зүйл байгаа ч юм шиг боловч бүтэн агуулгаар бол гоё. Гэр бүл төвчээр дэр байд юм байна. Эргэж очиж ээж амьдрал гоё болд юм байна. Нэг хоёрдугаар хүн бас өөрөө амьдралд бас ингээд алдсан бол босож олж авдаг юм байна. Болдгийм байна гэдгийг харуулсан. За мөн одоо монголчууд одоо сүүлүүд нэг юм болчиход шүү дээ. Эрэгтэй өнгөөр нэг хадны мангааш болцсон тэ хүчрхийлэгч яадаг гэдэг нэг нийгмийн
нэг жижигхэн хэдэн хүмүүсээс болж одоо Монгол ирчүүд өөрсдөө бараг тийм биш болчиход энэ бас миний сэтгэлийг дандаа өвтгөж явдаг юм. Тэгэхэд одоо бид гуравт ч гэсэн мундаг нөхөр найзууд байна. Аав ээж нар мундаг олон жил хань ээж сайхан явцсан. Тэрхтээ зөндөө бас. Энэний төлөөлөг бас дуурахыг хичээсэн. За мөн хадам ээж хэр хадны мангаа гэдэг те. Хадам аав хэр амир гэдэг. Манайх сэргээр хүний өөрт хүний юм шиг сайхан хандж амьдарч байгаа юм ээж аавын тухай. Тэгээ энэ нь дуурахж байгаа асуудал маш их байна. Тийм ээ те. Ер нь маш олон зүйлийг бол тэр киноноос олж хараад бас нэг аваад те гээгээд гарах боломжтой байх нь шүү дээ те. Киноны трейлер постерууд бас цацагдсан байсан. За тэгээ нөгөө камерны зураг авалтын ардах те бичлэгнүүд бас цацагдсан байсан. Тэндээс бас нөгөө жүжигчин зоологийн бас одоо нүүр хувиргалт хийсэн те. Тэр бичлэг бол бас нилээдгүй явж ирсэн шүү дээ. Тэгээд ер нь л одоо маш юм нарийн хийцлэлтэй ч гэдэг юм уу те. Тэгээд ийм маш олон юм дүр төрхийг гаргасан тийм л кино болсон юм шиг санагдаад хүлээлттэй байгаад байна. Маш их бодсон. Өстой нөгөө ирэх хүн усыг ширхтэл боддог гэд гоё үгүй шүү дээ. Тэр шиг нэг ч симхи нэг хий алдуулахгүй юмсан гэж маш их бодсон. Мэдээж жүжигчдээс маш их шаардсан. Тэгэл хамгийн эхлээд нэг зүгээр зоологийн нөгөө нүрээ хувиргаад хөөрхөж жүжигхэн бэлтгэлээ хийж байгаа бичлэгийг тавьсан чинь ингэсэн шүү дээ бүх гээд. Тийм тий. Тэгэхээр манай энэ сошиал өөрөө нэг юм өөрөө ямар их амар юм хэрүүл урал хар бараа юм өөрөө дуртай болсон юм би. Маш гоё үүлэмжтэй, маш гоё сайн уран бүтээлүүд хийхээр хүмүүс авхаа байцсан байна. Энэ өөрөө манай нийгэм өөрөө юм соёлын хувьсгал хийхгүй л гэдэг шиг юм нөлөөлөл хийхгүй болохоо байцсан байна гэдгийг харуулж байна. Өнөөдөр та ирж гисэн анзаарч байвал сошиал дээр хэрүүл урал эсвэл гоё ганганаа гайхуулсан ийм зүйлүүд л их явдаг болсон шүү дээ. Тэнгүүд яг үнэн юм ярьсан, үнэн үг хэлсэн, гоё үгтэй дуу, гоё ноттой хөгжим явахаа байчаад гэдэг юм нийгэмд одоо бид нар яг амьдарч байна. Тэгэхээр одоо тэр зам урлагийнхаа өөрсдөө соёнгийг өөрөлдөх. За соёнгийг өөрөлдөх гэдэг чинь одоо бүх хүмүүс таамаглаж байна. Ямар ч нийгмийг хүмүүжүүлэх ажилдаа, нийгмийг ухамсарл одоо олох ажилдаа урлагийн тэр зам орохгүй болохгүй хаа гэдэг бодолтой байгаа шүү дээ. Тэгэл ингэ байсан тийм. Би буруу санааг бол яг зоологийн хувьд бас яг дэлгэцийн уран бүтээл гэхээс илүү яг тайзны уран бүтээлүүд төр л нэлээд сүүлийн үед ажиллаад байгаа тийм. Тэгэхээр яг дэлгэцийн бас нэг уран бүтээлүүд төр нь бас нэг арай өөр өнцгөөс нь харах бас боломжийг бас бүрдүүлж байгаа юм болоо гэж бас бодож байна. За киноны дуу гэж бас чухал байдаг. Тэр тусмаа Яруу Арт Production киноны дуу хийхгүй байх гэж байхгүй болоо гэж бодож байна тийм. Тэр тал дээр. Тийм. Киноны дууг мэдээж кино ч өөрөө нөгөө одоо би Монгол дээр хийснээр бол шар гээ шүү дээ. Тэр киноны бас амин сүнсэн шар гээ ташним болоод бид төр хийсэн дуу бол болж чадсан. Тэгээд мэдээж дуу бол маш чухал. Тэгээ ариун агчтай би ч ариун агч сая зүрх хасан тоглолтын дээр хөгжмүүдийг хийж хамтарч ажилласан. Тэгээ бид төр ч их ойртсон. Ариун агч чи өөрөө бас их нийгмийн төлөө их гоё дуурай гэсэн сэтгэлтэй. Нийгмийн төлөө их зөв үлгэрлж зөв ярьдаг тий. Жишээ нь одоо яг манай кинонд гарч байгаа гэр бүлийн тухай ариун агч хамгийн их гоё ярьдаг хэрэгтэй хүмүүс тий. Хүний амьдралыг 3 үгээр тодорхойлно гэр бүлийг хүндлэл, төвчээр нэг нь юу вэ? Ийм 3. Тэрний яг нэг жишээ бол ариун агч бас өөрөө их гоё ярьдаг тий. Ир нөхрийн хондлогоор амьдралын талаар ярьдаг. Тэгээ ихч маань энийг их уриалгахгүй хүлээж авсан. Гэхдээ бид нар магадгүй хэн нэгэн шүлэг зохиодог хүнээр зохиолож болно. Гэхдээ бас энэ нийгэмд бас ингээд сэтгэлээ дуурах гад чадахгүй байгаа ийм хүнээс магадгүй гоё шүлэг гараад ирж магадгүй шүлгийн уралдаан зарлцсан байгаа. За хоёр дахь сюрприз нь манай кино өөрөө бас өөрийн гэсэн яг гол юм хөгжмийн бүтээлтэй байх хэрэгтэй байгаа. Тэгээ тэрийг маань бас манай дээгийгч маань бас тоолно. Тэгээ соёлын дүүргэнд одоо нээлтэн дээр маань энэ хоёр хүн маань өөрсдийн номеруудыг гоё үзүүлэх хэрэгтэй. Тэгээ ариун агч бас гоё амьдралын тухай манай кино бүтэн агуулгын гоё барьцсан юм гоё дуулна. Одоогийн байдлаар манай продакшн дээр нийт 500-600 гаруй шүлэг ирсэн байна. Бас уралдаанд оролцож байгаа тийм. Бас дутуу байна. Ирж байна. Одоо ер нь өнөөдөр маргаашнаас дуусгах. Тэгээд ариун агчдаар за манай продакшны хамт олоо одоо шүлгэн дээр бүгдсэн. Аль нь манай кинотой зохицож байгаа, аль нь гоё байх вэ гэдэг. Маш олон шүлэг ирж байна тий. Эндээс одоо. Ер нь бол тий. Маш сайхан уран бүтээл бас гарах нь дээ тэндээс тий. Бид бүгдийн нэг сонсох дуртай нэг сайхан доо уран бүтээл. Тийм дөө бүтээч гэл үзээд шүү дээ. Удахгүй бас сонсох байхаа манай үзэгчтэй. Кино жүжигчдийн талаар бас илүү дэлгэрэнгүй асуумаар байна тий. За жүжигчин золоо тоглосныг бол одоо тэр бичлэгээр бол бид бүгдээрээ мэдээд авсан. Бас бусад жүжигчдийн талаар за киноны найруулагч зургийн багийнхан гэдэг тий. Тийм.
За продюсер нь одоо би байна. Манай Mask Production-ы одоо олон жил маркетинг хэрэгцэж хийж байгаа Баанжгээ залуу битээр одоо хоёлоо найзууд тэгээд хамтарч хоёлоо продюсер хийлээ. За найруулагчаар манай Өмнө Говь аймгийн театрын найруулагч Амар Төвшин гэж манай одоо миний багасаа мэддэг ах маань байдаг. Тэгээд мэдээж одоо ийм амар хүнд, ийм нэлээд драм кино, ийм амар өсрөө савлгаа өндөртэй кино хийх учраас хоорондоо ярилцж чаддаг. Тэгээд дээр нь өөрөө мундаг гоё яваастай их юм боддог найруулагч хэрэгтэй байсан учраас амраахыг очихгүй амраахаа тоглуулсан. Юу ажилласан. За тэгэл манай цасаа Чоко хоёр манай угаасаа ямар ч үжигчтэй монголчууд тэр яриа мэдж байгаа. Дээр нь магадгүй надад дотор маань нэг юм бодол байсан. Mask Production-аас амьдрал гэж үжигсэн сэтгэлэн бүтээж байгаа учраас ядаж Mask-аас нэг хоёр хүнийг ч гэсэн тоглуулмаар надад байсан. Тэгээд яг л энэ жүжигийн өөрсдөө мэдж байгаа. Хамгийн сайн ойлгож байгаа учраас энэ хоёр хүн рүү хамгийн дөрөнд хандсан. За зоологийн хувьд бол магадгүй би миний энэ бол бодол. Би өөрөө нийгэмд нэг юм шүглүүлэх юм уу амар томоор хашгирах гэдэг шүү дээ. Манай жүжигчид дундаас аригчин тоглолдог ч юм уу, байнга л хүний нүдэнд аригчин муухайгаар харагдаад тоглолдог хүн тоглох юм бол хүмүүс нэг ч очихгүй. Энэ бол энэ нөгөө байдгал кинонд тоглосон байна гэдэг. Тэнгүүд эсрэгээрээ бүр Монголын хамгийн гоё эмэгтэй жүжигчдээс нэг нь авчираад эсрэг болгочоод хүмүүс одоо нөгөө эхний бичлэг тавил пүү па гэдэг шиг л баггүй юу. Тэгээ ер нь бол зорьсондөө үрж байна. Тэгээ манай золооч гэсэн өөрөө ямар гоё авьяастай материалтай, ямар гоё тодорхой жүжигч юм бэ гэдэг нь. Тэгээ манай камераас 100% харагдана да. 4 сарын 10-нд нээлт болох гээд байгаа тий. Тэгээд Солин төв өргөнд болно. За тэгээд 4 сарын 10-наас хойшоо бүх кино театрууд. Бүх кино театрууд тий. Бид нар нээлттэй яг кино гаргадаг зориултын нөгөө байгууллагуудад гаргаж болох байсан. Гэхдээ илүү одоо манайх ч өөрөө нөгөө анханасаа хөгжим суурьтай ийм продакшн учраас соёлын төвөргөнд бид нар киногаа стандарт шаардлагын дагуу гаргая. Энэний дагуу одоо ямар байгууллагууд хамтарч ажиллаж болдгийг тэрийг харгая. Гол нь миний хүсэж байгаа юм бид нар энэ зөвхөн кино үзээд гарах биш. Бидний нээлтийг үзэхэд бүтэн ийм гоё юм цогц. Тэ? Гэвь гоё дуучтай, хөгжимтэй, кинотой, нээлт ийм байж болдго юм уу гэдэг юмыг албаар үзүүлэх гэж байгаа юм. Тэгээд соёлын төвөргөнд тэгээ сонгогдсон тэгээд. Тийм ээ тий. Ер нь яг бас нэг багтаамж юуны хувьд ч гэсэн бас нэлээд олон хүнийг хамруулах боломжтой. Тий. Тийм ээ. Тийм нээлт юм болов. Ер нь бол тэгэл аль болох олон хүнд үзүүлж олон хүнийг бас дуурах гэсэн санаа. Соёлын төвөргөө манай өөрөө бас 1000 гаруй хүний судалтай. Тэгээд кино продакшнууд ерөнхийдөө киногаа хийж гаргаж нээлттэй хийчихэд бас нэг хөдөө орнуудынхаа үзэгчид рүү бас нэг хүргэе гэдэг бодол байдаг. Ер нь авч явж үзүүлдэг тий. Тэгээ бас нэг хөдөө орнуудын үзэгчид маань бас нэг яг энтх зүйлсээс бас нэг хоцорч байгаа юм шиг бас нэг тийм зүйл хажиглагдаад байдаг. Ер нь яг энэ кино хөдөө орнуудын үзэгчид рүү хүрэх үү? хөрн явна тэгэл 10-даа эндээ нээлттэй тэгэл 10 төлөвлөгөөний дагуу тий. 12-нд тэдэн тэр аймгийн тэдэн цагаас тэр театрт тэгэл явна шүү дээ. Хүн төлөвлөгөөтэй. Тий, ер нь бол миний бодлоор бол яг орлого ашиг машиг гэхээсээ илүү надад бол энэ илүү олонд хүрээсээ нэг дуурах гэдэг залуучдын үг нэг хүн болгонд хүрчээсээ хүмүүс ярьж л үлээ л дээ энэ амар хүнд кино хүүхдүүдэд үзүүлэхгүй байх юмсан гэдэг. Миний бодлоор бол эсрэгээрээ бүр үзэх хэрэгтэй байхгүй. Бид энэ муухай зүйлээс арих гэдэг зүйл өөр ямар байдгийг чигших хэрэгтэй, харах хэрэгтэй. Өнөөдөр Монгол улс зөвхөн арих гэдэг зүйлийг хэрэглээ болгож чадахгүй байна. Тэгэхээр Азийн соёл бол тий арих бол зүгээр хэрэглээ хоолндоо нэг татчдаг хоёрчдаг болоо. Тэгэхэд манайх Орос манайх хоёр л зөвхөн эрүүлжүүлэхтэй байна. Тэгээ дэлхийд даяараа архины хэрэглээ нэг хүнд жилд 8 литр арх оногддог бол зөвхөн манай Монголд 30-аас 50 литр оногддог байна. Та нар ингээд бодолтой энэ одоо жинхэнэ бүр чимээгүй тахал тий бидний хар тамхи орилоод байгаа боловч цаана чимээгүй хуулиар зөвшөөрөгдсөн хамгийн аимшигтай тахал юм байгаа юм. Тэгэхээр өстө нэг ширхлэн хүн алдахгүйгээр бүгдэнд нь үзүүлчмээр байна. Ойлгомжтой харуулмаар юм тий. Тийм шүү тий. Тэгэхээр гэр бүлэрээ очиад үзэх боломжтой. Үзэх ёстой. Миний бодлоор бол үзэх ёстой. Болохгүй юм байна. Муухай харагддаг юм байна. Дээр нь залуучууд залуу гэрүүлээд одоо яг 20-21 настай гэвэл залуучууд үзэх ёстой. Амьдрал гэдэг нь өөрөө юу гэдэг юм. Гоо сайхан, гой сайхан дээр биш. Анхны сэтгэл хөдлөл дээр биш. Амьдрал гэдэг нь төвчээр юм байна. Ухаан юм байна. Хүлээцтэй байдал юм байна гэдэг тэндээс бас очиж олж харах ёстой. Ямар нэгэн байдлаар ер нь дуурж ижил нийгэмдэр дуурж ижил тий энэ зүйлийн төлөө бас нэг дуурах хүн байна гэдэг нь өөрөө бас сайхан юм да. Тийм учраас л бас ийм зүйл хийгээ явж байгаа. Тэгэд бас яг энэ киног үзэж байгаа хүмүүс ч гэсэн нэгийг
ойлгоод тунгаагаад гарах байлгүй гэж бас бодож байна. Баярлалаа. Бид бүхэн маш олон одоо хүмүүстэй ярилцдаг л да. За тэгээд ялангуяа нөгөө цэрэг цагдаагийн юм шиг байдаг юм уу? За яг ийм байгууллагуудтай ингээ ярилцаад үзэнгүүт бас яг түрүүн хэлсэнчлэн одоо өсвөр насны ч байдаг юм уу? За өсвөр наснаас дээш насанд хүрэхчдэд ч байдаг юм уу? Яг энэ архинаас үүдэлтэй гэмт хэргийн тоон байдаг, тийм байдаг маш ихээр хилдэг. Түүнийг бас нэг өөр одоо тий урлагаар ингэж дамжуулан бас ингэж хүрэх гээд байна шүү дээ тий. Тэгээ урлагийг хамгийн гол нь бүх насны хүмүүс ингэж үзэх боломжтой. Тэгээ түрүүн хэлсэнчлэн гэр бүлээрээ очиод бүгдээрээ л бас нэг ойлгоод гарах сайхан кино бүтсэн юм шиг байна. Тэгээд нээлтэнд нь амжилт хүсье. Тэгээд бүхэн ч бас очих болноо. Мөн одоо Яруу Арт Продакшнтэй бас сүүлийн үеийн сайн сайхны асуу тий киноноос гадна хийгдэж байгаа маш олон ажлууд байх шиг байлээ. Энэ хүний одоо сошиал хаягийг харахаар юу ч хийгээд байдгийг юм байна тий. Бүх төрлийн саналууд яаж амжаад байдгийг. За тэгээд ер нь яг сүүлийн сар 2-3 сарын хугацаанд бол яг кино руугаа л төвлөрч байна. Тэгээ та мэдж байгаа дөө тэгэл UBS-ийн хөтлөгчийгээл артистуудынхаа дуурам бүтээлгээл киноны хөгжмүүдээ гээл одоо өөрсдөө кинороо ордог болж байна. За удахгүй манай продакшнаас өөрсдөө хүүхдэд зориулсан одоо яг энэ чиглэлээр одоо миний яг бас л дотор бас бодж явдаг юм хүүхдэд чиглэсэн хүүхдийн хувь хүмүүжлийн тий нэгэн дээр би яаж авч явах уу том хүмүүстэй ч юм уу үеийнхэнтэйгээ яаж харьцах уу за дээр нь хажуугаар нь хөгжим бүжиг дуу заах юм сургалтын төв бас Яруу Арт продакшн удахгүй нээх гэж байна. Тэгээ нээлт хийх гэж байна. Одоо киноныхын нээлтний араас энэ ажлууд бас эхэлнэ. Тэгэхээр ер нь бид өнөөдөр бас их оронч байдал гэдэг зүйл өнөөдөр ах сэгсээ хүндлэх энэ нийгэмд хийж байгаа хүмүүсийн бүтээн байгуулалт хийж байгаа одоо бид нар гараал гудамжийг хүртэл харьлах хэрэгтэй билээд хотогчуулах юм ажил байна тийм. Энэ хариуцлага хаана алдаад байна? Бидний ер нь залуу үеийн хүмүүсийн хүмүүжлийг хаана алдсан бэ гэдэг бид нар нийгэм өөрсдөө ойлгох хэрэгтэй. Тэгээ энэний хүрээнд бас тодорхой хэмжээгээр ч гэсэн энэ хүүхдүүдийн хүмүүжил рүү бас хандах хэрэгтэй юм байна. Хүүхдүүдийн боловсрол соёл руу бас бид нар тодорхой хэмжээгээр орох хэрэгтэй юм байна гэдэг. Хүүхд хүмүүжлийн бас нэг юм сургалтын юмнууд хийх гэж байна. Хөгжмийн боловсролоор дамжуулж. Тий, ер нь л хөгжим бүжиг дуу урлагийн салбараар дамжуулаад тусад нь дахиад юм хүүхдийн хүмүүжлийн сургалт хичээлийг заах гэж. Эцэг эхчүүд бол тэн дээр маш дуртай ямар гоё юм бэ? Ач зүйтэй шүү дээ. Тийм байна. Одоо ч бүгд л юм болчиход шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Ямар нэг сургалт дугууланд ч байдаг юм уу те явдаг хүүхдүүд цагаа зөв зохицуулаад сурчдаг. Олон нийттэй харилцаа сурчдаг гэх мэтчлэн. Тэгээ ялангуяа одоо нөгөө бүх хүүхдүүд тийм сургалтанд хамрагдаж чадахгүй байгаад байна тий. Тэгэхээр бас нэг юм нэг дор цогцлоосон ч гэдэг юм уу тий. Тийм сургалтанд бас нээгч байгаа юм байна. Тий. Онцгойлгондоо нэг шинэ савд мэдээ тий. Тэгээ бас тун удахгүй яг энэ сургалтын талаар илүү дэлгэрэнгүй бид бүхэн ярилцсан юм шиг байна. Өөсөө ирж ярина. Залуу уран бүтээлчдтэй ч гэсэн бас хамтран ажиллаж дэмждэг тий. Бас нэг дэрэгдээ хэд хэдэн уран бүтээлчдтэй бас болцсон байсан баг шүү. Тийм шүү дээ. Одоо нөгөө UBS телевизийн MyOS шоунаас гарсан Шиндүр, Нова, Гүнжлам гэх залуучууд ч одоо бүгд Яруу Арт продакшнд хайрлагдаад явж байгаа. Тэгээ бид нар ч одоо тэмцээн маань дуусаад удааг байгаа шүү дээ. Тэгээд гэлээ гэсэн бас айгүй хөрх амжилттай явж байгаа. Одоо бүгдээ харж л байгаа өөр өөрсдөө янз янзын сувгаараа дамжуулаад тэгэл бид нар юм хийж байна. За манайхан ч одоо бас кино руу ордог болсон гэдэг чинь надтайгаа нийлээд ингээд бүгд амжилттай явж байна. За маш их баярлалаа. Бидний ярилцах хугацаа өнгөрлөгдөх гэсэн байна. Харамсалтай байна. Маш хурдан өнгөрсөн цаг хугацаа маань. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд бас амьдрал тайртай уран сайхны кинонд тий. За үзэгч түмнийгаа бас урайлаасай гэж хүсэж байна. Тэгээд нэвтрүүлгийн сүүлийн хэдхэн минутыг танд үлдээж байна. Эцсийн үг хэлээч гэж. За тэгээд UBS телевизийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэнтэй маш их баярлалаа. Үргэлж хайртай байдаг шүү. Тэгээ манай Яруу Арт продакшны хийж байгаа амьдрал тайртай гэдэг уран сайхны кино маань 4 сарын 10-наас бүх кино театруудаар нээх чинь та бүхэн минь бас ээж сонирхороо үзээрэй. Бас энэ нэгэн дээр энэ залуучуудын бас нэг өнгө болж киноны өнгө болж дуурч байгаа дууг минь сонсороо гэж та бүхнийхээ уриалж байна. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор хөгжмийн зохиолч, продюсер Санчир оролцлоо. За хаантай үзэгчдтэй маш их баярлалаа. Хөтөлбөр энэ төр өндөрлөж байна. Маргааш энэ цагт ирэх уулзлаа. Тэр баяртай.